За одоо 2 дахь жилдээ нэг хагас кокс хятадаас импортлж оруулж ирнэ гэж сууж байгаа. Өнгөрсөн жил хагас кокс хятадаас худалдаж авахад дараа жил үйлдвэр нь баригдчихна гэж хэлсэн. Тэгээд баталсан. Энэ жил үйлдвэр барих хурц жотооч хатгсан юм байхгүйгээр дахиад хятадаас 310 тэрбум төгрөгөөр хагас кокс худалдаж авна гэдээ орж ирж байгаа. Уул нь монголчууд бидний хувь заяатай ард түмэн. Өвөг дээдсээс бидэнд өвлөж өгсөн эх орондоо үр тариад гурал үйлдвэрлэдэг. Тэгчээд энэ гуралыг бид нар хятад руу экспортлж байгаа. Эргээд хятадаас талах үйлдвэрлээд өгөөч гэж гуйж байгаатай адилхан. Тэгэхдээ энэ талахыг хүссэн үнээр ч худалдаж авъя гэж байгаатай агаар нэг байна. Харин эсвэргээрээ монголчууд бид нар дотооддоо талах үйлдвэрлэх боломжийг нь бид нар олгож өгөх ёстой, хувийн хвшилд. Үүний цаад асуудал нь яг энэ нүүрстэй адилхан, хагас коксчулсан нүүрстэй адилхан. Хамгийн хямд үнээр олборлон экспортлно. Дэлхийд экспортороо дэлхийд 5-д орж байгаа. Монгол улс. Харин экспортлсон улсаасаа уцаж импортоор оруулж ирж байгаа хагас кокс импортоор оруулж ирж байгаа анхны улс. Түүхэнд ичгэж байгаа. Харин эсвэргээр бид яах ёстой вэ гэвэл энэ нүүрснээс хагас кокс гаргаж авах үйлдвэрийг барьж байгуулах ёстой. Өнөөдрийг хүртэл барьж байгуулж чадаагүй алба багш нарт хариуцлага тооцох асуудлыг ярих цаг нь болсон. Дараа жил ихэд бид нар энэ пиролизм үйлдвэрийг барьж байгуулахад нийслэл Улаанбаатар хот манлайлж ажиллах хэрэгтэй. Түүний дараагаар энэ байгалийн хийг 2030 онд бидний энэ Сибирийн хүч Улаанбаатар хотод орж ирэхэд бүх нөхцөл байдлыг бэлэн болгосон байх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд 6000 дахин нягтршуулсан байгаа байгалийн хийг шилжүүлж LNG буюу газ гаргаж авах энэ үйлдвэрийг барьж байгуулах тэзүү бэлэн болсон. Энийг 9 сарын дотор хувийн хвшил хийхэд бэлэн байна. Төр энэ дээр төр хувийн хвшлийн түншлэр игтэл болно. Тэгвэл газ бүтнээрээ гарна гэсэн. Дараа нь байгалийн хийг түшиглээд дулааны станц барьж байгуулж болно. Үр дүнд нь юу ах вэ? Нэг удаа 320 тэрбум төгрөгөөр нүүрс оруулж ирэх биш. 320 тэрбум төгрөгөөр 5 жил, 10 жил, 20 жил нүүрс төлөхгүй байх их үнцийг бид нар тавьж болж байгаа. 30 мянган айлыг нь дулааны станц барьж өгснөөрөө орон сууцжуулах боломжийг нь нэгдүгээрт олгож өгч байгаа. Хоёр дахь 30 мянган айлыг энэ байгалийн хийн газаар дамжуулж дулаанаа хангах энэ боломжийг нэрэгдэд хашаандаа амьдрах боломжийг нь сайхан амьдрах боломжийг олгож өгөх болцоо. Түүний дараагаар нарны панел ашиглах хэрэгтэй. Дахиад дараагийн 30 мянгаыг. Ингэж чадвал 90 мянган өрх 2028 он гэхэд нүүрс худалдаж авах мөнгөөр агаарын бохирдолгүй болох бүрэн бололцоотой байгаа гэдгийг онцолж байна. Дараагийн чинь толгоонд биднэрт юу орж ирэх ёстой вэ гэвэл автомашины утааг бууруулах. Түүний дараагаар бид нар энэ уурын зууфнуудын асуудлыг шийдэх асуудлыг Улаанбаатар хот төсөвтөө суулгаж оруулж хэрэгтэй. Суулгаж концепцийг харж чадвал 2028 он гэхэд Улаанбаатар хот агаарын бохирдолгүй болох бүрэн бололцоотой. Нүүрс импортлж авалгүйгээр. Юм учраас хотын дарга энийг бас илүү онцгой анхаарч баг хүчээ зузаатгаж энэ асуудлыг шийдээсэй гэж хүсэж байгаа учраас би энэ дээр шүүмжлэлтэй хандж байгаа. Нийслэлийн агаар усны бүрлээ тэмцэх газрын дарга Мөнхбаатар. За Багнуурын нүүрс пиролизм үйлдвэрийн тэзүү бол Эрдэнэс Монгол компани дээр явж байгаа. За тэзүү бол 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан. Одоо 6 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд байгаль орчинд наривчилсан үнэлгээг хийхээр бол төлөвлөлүүд бол ажиллаж байна. За урьдчилсан байдлаар 2027 оны 8 дугаар сард ашиглалтанд оруулна гэж урьдчилсан байдлаар бол төлөвлөж байна. Гэхдээ энийг ашиглалтанд оруулахад бол Багнуурын үйлдвэрийг бол бид нэр хүчин чадлыг нь бол заалшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. За мөн энэ нүүрс пиролизм үйлдвэрийг барих энэ бүх худалдан авалтын үйл ажиллагаанууд бол хуулийн дагуу явагдана. За тендер зарлаад явхад бол мэдээж хэрэг одоо санал гомдол гарах гэх мэтчлэн одоо ингэж яг энэ том төслийн хувьд бол хугацаа бас нэг жоохон хойшлох эрсдлүүд бол байгаа. Гэхдээ бид нэр урьдчилсан байдлаар одоо бүх одоо хүчин чадлыг Эрдэнэс Монголтой хамтраад 2027 оны 8 дугаар сард эхний ээлжийнхаа бүтээгдэхүүнийг бол одоо үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулна гэж төлөвлөд ажиллаж байна. Тавлаад үүсгэх компани гүйцэтгэх захирал Эрдэнэ 2. За мэдлэнгийг бол 120 мянган тонноор одоо
төлөвлөж байна. Шахмал түлш. За галганы улирлын одоо яг эд хүүтний улирлалт нь биш. Өмнө хойно гэсэн ийм хуваарлалтайгаар явна. За коксыг бол 280 мянган тонноор одоо төлөвлөж байгаа. За төсөв бүртгэхийн хувьд бол 288 тэрбум төгрөг гэж энэ жилийн төсөв бүртгийг тавьсан. За нээлттэй тендер шалгаруулалтаар явах учраас төсвийн хэмнэлт гарах магадлалтай. За хятад талд бол одоо түүхийн үеийн үн нэмэгдсэн, түлш шатхууны үн нэмэгдсэнтэй холбоотой. За өнгөрсөн жилийн төсвөөс нэг 27% орчмоор нэмэгдэж төлөвлөгдсөн. За хавар 2 сард бид нэр дотоодын тендер зохион байгуулсан. За энийг бол одоо бас ялгаж саалгах энэ ялгаатай ойлголт юм байгаа. За бөөрөлжүүдээс, за алтан ширээгээс гээд манад мэрсэр саналууд нийлүүлэх санал одоо тавигдсан. Энд нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулсан. Энэ бол коксийн түүхийд бидний өнгөрсөн жилийн авж байгаа энэ жилийн төлөвлөж байгаа бол коксыг бүтэн боловсруулад шахмал түлш хэлбэрээр 1 тонны савлгаатаагаар авчираад бид нар жижигэлж ингэ савлж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн авах түүхийд авах хоёр бол ялгаатай. Түүхийдийн тендрийг 100 мянган тонныг 300 мянган төгрөгийн төсөвтөгөөр бид нэр тендер зарлаад оролцож байгаагүй. За өнгөрсөн жил бол бид нэр Energy Resources 99 мянган төгрөгөөр нөөцтэй өнөр худалдаж авсан. За энэ жил үндэсний хорооны тогтоол засгийн газрын тэмдэглэлийн дагуу бид Эрдэнэс 5 толгойд Монгол улсын стандартад нийцсэн за мэдлэнгийг хангаж өгөөч гэсэн юм хүсэлтийг тавьсан байгаа. За Эрдэнэс 5 толгойгоос яг өнөөдрийн байдлаар бичиг нь алавжиж гараагүй боловч төсөл нь явж гин энэ стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжгүй гэдэг. За тэгэхээр бид одоо Energy Resource руу санал өнөөдөр тавина. За тэгээд үнийн тухайд бол өнгөрсөн жилийн үнээс болж өгвөл хэтрүүлэхгүйгээр ингээд бас хилцэлд орох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Би нэг зүйлийг хэлэх гэсэн. Өнгөрсөн цаг хугацаанд Баянзүрх дүүргийн гэрийн хаягтай иргэний өмнөлгөн дээр бүх төрлийн албан агч нарыг үйлчлэгчээс нь ахуулаад чөлөөссөн. Баянзүрх дүүргийн иргэдээс хурааж авах татварыг 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсөв баталсан. Таныг би 2 дугаар хэлцүүлэг дээр Баянзүрх дүүргийн иргэдийн эрх ашиг хамгаалж энэ дүүргээс нийслэлийн төлөөлөгчөөр сонгож ирсэн өрний хувьд энэ татварыг зөв болгож оруулж ирээсэй гэж хүсэж байгаа. Ингэж чадвал бусад дүүргүүд барьцахгүй. Яагад гэвэл энэ судалгаа шинжилгээгүйгээр энэ асуудал орж ирсэн учраас. Тэгм учраас таныг дараагийн хэлцүүлэг дээр Баянзүрх дүүргийн энэ олон зуун мянган иргэдийн 30 тэрбумын асуудлыг төсвийн дадал дээр нэмж оруулж ирнэ гэдэгт итгэлтэй байгаа хэлье. Баярлалаа.